Нийслэлд 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш томоогийн дархлаажуулалт эхлээд үндсэндээ хамрагдалт 45,000 гаруй иргэдийг хамруулад байна. За зорилттой төлөвийн эзэлж байгаа гол хувь нь бол манай нийт хүн амын 6 сараас 5 нас хүртэлх иргэдийг бид нэр түлхүүг хамруулахыг хичээж байна. Өвчлөл, хүндрэл одоо үндсэндээ энэ насны бүлгийн иргэдэд хамгаалдаг учраас 5 хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулалтанд түлхүүг хамруулж байна. За нийт нийслэлд 180,180 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн байгаа. За хамрагдалт өнөөдрийн байдлаар 30 орчим хувьтай ингээ явагдаж байна. За дархлаажуулалтыг өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулж хийж байна. За өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр байнгын цэг ажиллаж товлолт болон томоогийн вакцинжуулалтыг хийж байгаа бол за мөн 3 өдрийн бүрэлдэхүүнтэй явуулын баг бас харьяа цэцэрлэгүүдээрээ явж хүүхдүүдийг энэ томоогийн вакцинд хамруулж байна. За эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 8 дугаар сарын 26-наас хойш 10 хоногийн туршид өрхийн эрүүл мэндийн төвүүд 7 хоногийн 7 өдөр вакцин хийсэн. Өөрөөр хэлбэл хагас бүтэн сая өдөр өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр бас хүүхдүүдэд аваачиж хийх боломжтой байсан. За цаашид хамрагдалтаас шалтгаалаад бид нар энэ хагас бүтэн сайд бас ажиллах хэсгийг шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Одоогоор өрхийн эрүүл мэндийн төвүүд 8:30-аас 17:30 хооронд үйл ажиллагаа явуулж вакцин хийж байна. За сайн дурын буюу төлбөртэй дархлаажуулалтыг өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд бол хийхгүй байгаа. Зөвхөн хувийн эмнэлгүүд болон халдвар төвчин судлалын үндэсний төвд төлбөртөөгөр томоогийн вакциныг хийж байгаа. За одоогийн байдлаар Улаанбуурхны вакцинжуулалтанд хамрагдсан, нэмэлт тунд хамрагдсан иргэдэд заавал 1 сарын зайтаагаар томоогийн вакциныг хийх шаардлагатай учраас үүнтэй холбоотойгоор зорилттой төлөвийн томоогийн дархлаажуулалт бас тодорхой хүлээгдэлтэй байгаа. За бид 9 сардаа багтаагаад томоогийн дархлаажуулалтаа одоо томоогийн улирал эхлэхээс өмнө хийж дуусгахаар энэ төлөвлөгөөтэй ажиллаж байна.